Одоо бид нар контент гэсэн хэсгээ үзье. Өнөөдрийн хичээлээр би та бүхэнд контентын төрлүүд, контентоос ямар контентын та илүү ашиглах ёстой, контент ч байх ёстой шинэ чанаруудыг өнөөдрийн хичээлээр үзье. За үндсэндээ Facebook дээр бол нэг хэдхэн төрлийн контент байдаг тийм үү. За нэгдүгээрт нь зураггүй энгийн нийтлэл буюу текстэн бичвэр. Хоёрдугаарт нь зурагтай нийтлэл, гуравдугаарт нь reel, дөрөвдүгээрт нь видео, тавдугаарт нь live, гуравдугаарт нь бусад буюу одоо poll буюу санал асуулга үүсгэх, GIF буюу хөдөлгөөнд зураг гих мэтлэнгийн нэг түгээмэл ашиглагтаад байдгүй юм төрлүүд багтж байгаа. Тэгэхээр эдгээр төрлүүдээс бид нар ямар контентын төрлийг төлөх үү? Өөрсдийнхөө бизнесийн ажилд ашиглах юм, маркетингд ашиглах юм бэ гэдэг асуулт гарч байна. Миний хувьд би өөрийнхөө туршлагаас хэлэхэд би төлөх үү Reel-ийг ашигладаг. 2016 онд TikTok буюу одоо хятадаар Douyin гэдэг тийм ээ. Энэ аппликейшн лаунч хийгдэж зах зээл нэвтрээд маш олон хэрэглэгчтэй болсон. Бүүмээс. Энэний хамгийн гол давуу тал нь юу байсан бэ гэхээр маш богино бичлэгээр маш гоё олон агуулгыг хүлээж авах боломжийг хүмүүст олгосон. Энэ бол хэтэрхий шинэлэг ойлголт байсан. TikTok-ыг та бүхэн гар утсандаа татаж аваарай. Байхгүй бол заавал татаж аваа. Энэ аппликейшнийг ороод нэг сонирхоод үзээрэй. Хүнийг татах маш олон шинэ чанарууд байна. Богино бичлэг, цаг өрөхгүй. Хоёрдугаарт нь 916-гийн харьцаатай буюу гар утасны портрет босоо тэр дэлгэцийг бүтнээр нь дүүргэж танд контентыг харуулдаг. Тэрнээс өмнө бид нар контентыг зөвхөн YouTube-ийн ч юм уу 16-г харьцах нь эсвэл 1-ийг харьцах нь нэг ч юм уу дөрвөлжин байдлаар л видео хүлээж авч үздэг байсан. Эсвэргээрээ TikTok гарч ирснээр 916-тай буюу гар утсыг бүхлээр нь дүүргэх контентыг үздэг байсан. Энэ үйл явцын дараа яасан бэ гэхээр Facebook хэрэглэгчээ алдаж эхэлсэн. Тийм учраас 2021 онд Reel гэдэг шинэ одоо контентын төрлийг гаргаад өнөөдөр бид нар Reel хийгээд Facebook-оор Reel-ийн хангалттай боломжтой хүлээж авч үздэг тийм ээ. Тэгэхээр энэ маш чухал байна. За тэгэхээр Reel-ийг бид нар яаж ашиглах вэ? Би номон дээр дурдсан байгаа Reel хийх аргуудыг, Reel-ийн одоо утга санаагаа яаж гаргах уу гэдэг талаар ер нь дурдсан байна. Гэхдээ бас хичээл дээр нэмээд дурдъя. За Reel дээр бол ерөөсөө Reel-ийг заавал 916 буюу одоо юм босоо гар утсыг дүүргэх хэмжээтэй заавал тийм форматаар хийх ёстой. За энийг хийхэд танд технологийн маш тийм өндөр мэдлэг төдийлөх нэг шаардлагатай биш ээ. Та гар утсандаа CapCut гэдэг видео эдитлдэг програм байна. Тэрийг татаад ав. За Canva гэдэг аппликейшн байна. Тэрийг татаад авчих. Pinterest гэдэг бас нэг аппликейшн байна. Тэрийг татаад авчих. Үндсэндээ энэ гурван аппликейшнийг л татаад авчих. Энэ гурван аппликейшн бол танд хангалттай хэмжээний Reel хийх боломжийг олгоно. Түүнээс гадна таны гар утсанд байгаа тэр voice memo буюу гар утасны одоо хоолой бичдэг аппликейшн байна. Тэр хэрэгтэй. За контентоо одоо хөгжүүлэх, төрөлжүүлэхэд чинь тэмдэглэл болоод бичих бас note эсвэл Google-ийн Documents бас хэрэгтэй. Ерөнхийдөө энэ гурван зүйл хэрэгтэй. За яг тусад нь яаж ашигладаг талаар тусад нь видео хийж оруулнаа. Тийм учраас өнөөдөр би контентын агуулгын өрөөнд контентоо яаж сайжруулахаар ярив те. За контент буюу одоо Reel-ийг таавал хийх боломжтой. Энийг хийхэд бол танаас бага зэргийн хичээл зүтгэл шаардлагатна. Гэхдээ амархан зүйл гэж мэдээж хаанч байхгүй. Та өөрийнхөө бизнесийг, хуудсыг сайжруулахын тулд контентоо илүү олон хэрэглэгч үздэг болгохын тулд танаас тэр хэрээр хичээл зүтгэл шаардлагатай. Энийгээ та хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгэхээр Reel-ийг хийхэд энэ гурван аппликейшнийг татхаас гадна Reel-ийн утга санаагаа маш зөвөр олох ёстой. За энэ дээр миний хамгийн их ашигладаг, зөвлөдөг энэ аргаар би маш олон пэйжийг маш олон даагчтай олгочихсон. Тэр юу вэ гэхээр хятадын ч юм уу янз янзын улс орнуудын зөвлөгөө, tip, tricks агуулсан бичлэгүүдийг ашиглаач. Таны бизнестэй ямар нэгэн байдлаар холбогдох хэрэгтэй тийм. За одоо жишээлбэл эрүүл мэндийн, эмнэлгийн бизнес эрхэлдэг хүн байлаа гэж бодоход эрүүл мэндийн зөвлөгөөнүүдийг төрөл бүрийн хятад болон гадаадын төрөл бүрийн TikTok-оос харах боломжтой, хайх боломжтой. За Монгол дотоодын контентуудыг хулгайлж одоо ашиглах нь зохимжгүй байх. Гадаадын контентууд бол нэг тийм амар асуудалтай гэж би бол харддаг. Энийг бизнесийн зорилгоор ашиглахад нэг тийм буруу зүйл биш. Тийм учраас өөрсдийнхөө хэрэглэгчийг нэмэхийн тулд хандлтыг сайжруулахын тулд одоо
ядаж ийм энгийн аргыг ашиглах хэрэгтэй. За энийг бас хэрхэн ашиглах талаар мөн тусад нь хичээл болгож оруулнаа. За tip 3 гэсэн ашиглах хэрэгтэй. Хоёрдугаарт нь хэрэглэгчийнхаа зовлон асуудал төвлөрсөн контентуудыг өөрөө одоо креатив байдлаар бүтээгч. Энийг бол төрөл бүрээр судалгаа хийж болно. Танай хэрэглэгч чинь ямар асуудлууд дээр зовдгийг. Тэр асуудлуудын танай бүтээгдэхүүн яаж шийдэж чаддаг. Энэ дээр нь төвлөрөөч. Тэгэхээр энэ асуудлуудыг рил дээр оруулах юм бол таны рил асуудалгүй явчих. Би 2023 оны 5 сард 4 сард нэг пэйж нээгээд ерөөсөө л ганцхан рил оруулсан. Тэр нь одоо компьютер дээр чинь байвал танд ашиглагдаж магадгүй 3 юм програм байна. Тэр рилийг оруулаад би сарын хугацаанд баг рил оруулснаач мартцсан тэгээд хайцсан байсан чинь нэг ороо харсан чинь миний пэйжийн дагагч баг 4-5 мянга болсон. Ганцхан тэр рилээс шалтгаалж. Тэгэхээр энэ мэтчлэн хүнд зөвлөгөө, хүнд өгөөж өгсөн юмыг л хүнд ерөөсөө юу өгөхөө л бод контент дээр бол. Альва хүнд үнцэн өгсөн контент бол заавал амжилтанд хүрдэг. Тэгэхээр та хүнд юу өгнө тэр хэрэг бусад хүмүүс танд тэр ч өгнө. Тэгэхээр ерөөсөө юу өгөх дээр л төвлөрнө. Хэрэглэгчид ямар хэрэгтэй байх талаас төвлөрнө гэсэн. Рил дээр. Мөн постн дээр ч гэсэн ялгаа байхгүй. За тэгэхээр рил постууд бол маш олон төрөлтэй. Эндээс би бас зохицуултад явъя тийм ээ. За постэр гэдэг байгаа бас тийм ээ. Зурагтай нийтлэл. Энийг бизнесийн төлхөө ашигладаг. Олон зурагтай, сингл зурагтай, зургийн тоо болон хэмжээ харилцаа адилгүй янз бүр. Номон дээр бас заасан. Тэгэхээр энэ зураг, энэ юунуудаас бид нэр юуг нь ашиглах вэ гэхээр бизнестэй тохируулаад ямар бүтээгдэхүүн байгаа тэрэндээ тохируулаад янз бүрээр ашиглаж болно. Постэр дээр бол яг постэр бүүстэй тохиолдол бас байдаг. Гэхдээ рилийг бол гүйцэтгэв. Рилийг гүйцэтгэв. Тэгээ постэр бүүстлэх бол зүгээрээ бас боломжтой. За постерч бай, рилч бай, юуч бай, видеоч бай. Ер нь энэ бүх контентыг 3 төрөлд ангилж үзэж байгаа. Нэгдүгürt нь сурталчлах. Энэ нь юу вэ гэхээр танай бүтээгдэхүүн ийм онцлогтой, манай бүтээгдэхүүн одоо орчин найрлага бол ийм, давуу тал бол ийм гэсэн. Дандаа бүтээгдэхүүнээ ярьсан, бүтээгдэхүүнийхээ талаар тоочсон тийм төрлийн зураг, рил, видеог сурталчлах төрлийн контент гэж. Хоёрдугаарт нь entertainment төрлийн контент. Зарим пэйжүүд өөрсдийнхөө бүтээгдэхүүнтэй огт холбоогүй ийм жүжигчилсэн фаны видеонууд оруулдаг юм. Тэр нь ч маш өндөр хандлт авдаг. Одоо Екатерина гэдэг онлайн шопинг эмэгтэй бол жишээлбэл бүтээгдэхүүнтэйгээ холбоогүй хөгжилтэй видеогоор төдхөө хандлт авч гарч ирсэн. Энэ бол юу гэсэн үг вэ гэхээр entertainment төрлийн мэдээлэлд хүмүүс их дуртай байдаг. Ийм төрлийн контентуудыг бас давхар хөгжүүлж ирсэн. За 3 дугаарт нь мэдлэг олгох буюу миний өмнөх ярьсан тип яаж үүнийг хийх вэ? Яаж ажлаа хөнгөвчлөх вэ? Ямар бүтээгдэхүүнүүдэд сэрэмжлэх ёстой вэ? Ерөөсө хүмүүст хэрэгтэй мэдээлэл авах. Үндсэндээ ийм 3 төрлийн контент л байдаг. Эндээс хамгийн төдхөө ашиглах ёстой ч ерөөсө мэдлэг олгох, 2 дугаарт нь entertainment, 3 дугаарт нь сурталчлах. Сурталчлах бүтээгдэхүүнээ тоочж хамгийн сүүлийн төрөл шүү. Тэгэхээр мэдлэг олго хүмүүст инээд контент одоо юу гэдэг entertainment юм нүг тэрнийгээ дагуулад бүтээгдэхүүнээ сурчлаа. Ерөөсөө ийм л ийм зарчмаар явуулж контент чинь сайн явна шүү гэдэг юм.